Орой минь хүргэе та бүхэндээ. За өнөөдрийн миний хийх сэдэв бол чиний сэтгэлтэй хүн одоо ямар ч хүн байж болно. Зүгээр найз мөртлөө чи крашилдаг. Эсвэл одоогийн найз залуу чинь, нөхөр чинь, найз охин чинь, эхнэр чинь. Эсвэл зүгээр алсаас харж явдаг хүн. Магадгүй чиний холбоогүй утсан хүн. Тэ чиний хуучин экс хинч байж болно. За энэ хүний чамаа гих сэтгэл мэдрэмжийг үзээд одоогийн бодол сэтгэл мэдрэмж нь ямар хуу байна гэж хараад цаашдаа юу н хийх үйлдэл юу вэ те тэр хүний хийх үйлдэл нь юу вэ тойрын ирээдүй ямар хуу байх вэ гэдгийг харъя. Эхлээд би эдгээр 3 хүйзрүүдээс сонголт хийлэн өнөөдөр чулуу кристалл тавилахгүй. Эдгээр 3 оракл хүйзэр байгаа, 2 оракл хүйзэр байгаа. Сахиусын мессеж сахиусудаас өгж байгаа мессеж болон тухайн үед тохируулсан хайрын оракл картнаас сонгосон ба. За тэгээд эхлээд би үзэхдээ та нарын байр байдал нь ийм ямар хөө байна гэдгийг хэлээ. Тэгээ одоо эсвэл хайр сэтгэл чинь яг юу болоод байна? Чи ямар байна? Асуудалтай байна, асуудалгүй байна уу гэх тодорхой хэмжээгээр тохирч байвал энэ хүү бүлгийн сонголт буюу дугаарын сонголтоосоо үзээд үргэлжлүүлээд үзчихээрэй. Эхнээсээ эхлэхдээ тэ ингээд арай одоогийн байдалтай чи нийцэхгүй бол магадгүй чи жоохон дутмаг те илүү одоо юу нэ анхаарал хандуулаагүй ч юм уу те илүү хурдан нэг айхтар нэг одоо юу гэдэг төвлөрөөгүй буруу хөзрөөд сонгоцсон байж магадгүй. Тийм болохоор тухайн хөзрөө дахиж бишээ бүлгийн сонголтоо үзэх шаардлага байхгүй. За өөрөө сонгоод явчаар. Яг зарим нь бол 2-ыг сонгож болно. Гэхдээ ямар хүмүүс нэгээс 2 дугаарыг сонгож болох вэ гэхээр шулуух байлгэд нэгээс 2 хүн үзүүлэх гэж байгаа. За зарим нь одоогийн хайр дурлаа. Сэтгэлтэй хүн чамаагийн сэтгэл нь ямар хөө байхыг мэдхийг хүсэж, зарим нь бас X-ээ мэдхийг хүсэж болно те. Тэгэх юм бол ингээд нэгээс 2 дугаарыг бас сонгож болох нэ гэсэн үг. За яг бай сингл мөртлөө 2 3 краштай бол яг тухайн крашууд за 1-р крашаа энд 2-дугаархын энд эсвэл X-ийн инч гэдэг юм уу ингээд сонгоо явчих болно. Тэгээд ерөөхдөө таарат үзээ сурцсан хүмүүс мэн надад нэг энийг тайлбарлаад байх шаардлагагүй мэддэг байх гэж найдаа. Тэгээд ямар ч тач одоогийн эхнээс нь ахуулж үзээд одоогийн одоо байр байдалтай чи нийцж байвал та бүхэн мэн үргэлжлүүлээд үзээрэй. За тэгээд таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Надтай холбогдох хаягууд Facebook, Instagram хаягууд болон онлайн дэлгүүрийн линкүүд description box дээр байрлсан ба. Мөн миний Лиза болоод таарууд гарчгийн доор вебсайт бас байрсан байгаа. Дэлгүүрийн вебсайт юм ер нь бол lizawitchcraft.com гэдэг линк байрсан ба. Тийшээ ороод бас миний вебсайтыг сонирхож болно. Тэндээс бараа бүтээгдэхүүнээ үзэж болно. За тэгээд лайк, subscribe дараад комент бичгээ мартваа. За эхний дугаар нь энэ. За одоо би харуулъя. Энэхүү сахиусан тэнгэрийг хайрын сахиусан тэнгэр хаа гэж харагдаж байна. Илүү ингээд зүрхтэй. Бэлгийн нүдний хооронд кристалл байгаа юм уу те. За нэг дугаарх маань энэ байна. 2 дугаарынхын маань хувьд энэхүү оракл картыг энэ зүрхний зургтай оракл карт байна. Хамгийн их татагдсан дээрээ сонголтоо хийгээрэй манайхаа. 3 дахь нь энэ эмэгтэй байна. Моттой ярьж байгаа. Магадгүй энэ моттой энэ эмэгтэй сүнслэг байдлаараа холбогдсон энэ ариун мод байж болно. Түүний хамгаалагч сахиусан байж болох юм. За 3 дугаарлах нь энэ байх юм байна. За тэгээд 1 2 3. За ингээд бүгдээрээ 1 дугаараас эхэлцгээе. 1 дугаарынхын маань таарад уншлаг дан тавтай морил за эхлээд энэ хүү 2 хүзрийг харцгаая. Юу гэж бусан байна? I miss our inside jokes. За ойлголоо дараагийнх нь acceptance гэнэ. За энийг уншаадгий. За хүлээн авах нь те одоо өөрийнхөө илүү дотоод амар амгалан бий болгох түлхүүр юм аа. Acceptance гэдэг байгаа зүйлийг байгаа нь хүлээн авах гэсэн утгатай л да ингээд дотоод сэтгэлийн дотоод сэтгэлийн те амар амгалан бий болох түлхүүр юм аа. Одоо үед бид нар ер нь байгаа зүйлийг байгаар нь хүлээж авах хэрэгтэй. Энийг өөрчлөх гээд байх шаардлага байхгүй. Чиний одоо гарнаас гарсантай контрол буюу чиний одоо удирдах контрол за чиний одоо гарнаас гарсан чи удирдах чадахгүй гэсэн үг л дээ. Чиний одоо хаа бол удирдлагаас контролоос чинь гарсан зүйлийг те
өөрчлөлт байх шаардлагагүй гэсэн байна. За тэгээд ерөөхдөө бол энэ бол одоогийн байдлаар хосууд байж болно. Хоорондынхаа одоо ингээд нарганыг те ингээд хөвчлөлтэй байдгийг санаж байна гэж хэлээд байна. Тэгснээр тэг байгаа зүйлийг ерөөсөө нэг өөрийнхөө удирдах чадахгүй зүйлсийг те хүлээж хараа. Өөрчлөлт хэрэг байхгүй. Дотоод амар амгалан олъё гэвэл ер нь бол зүйлийг хүлээж авсан дээр гэж. Би энийг мэдрэхнээ ингэж мэдрээд ах юм. Ихэнх нь энэ одоо нэг дугаарынхныг үзэж байгаа хүмүүс маань бол ер нь бол доктортой хосын харилцаатай хүмүүс их байна гэж харагдаад байна. Удаан хугацааны турш одоо үерхэж нөхөрсөн эсвэл бүр эхнэр нөхөр болоод олон жил болцсон тий. Одоо тэгээд та нарын маань үзүүлж байгаа хүн бол ерөөдөө та нарын одоо зүгээр нэг саяхан болцсон ч юм эсвэл краш гэхээс илүү. За зарим нь байж болно. Гэхдээ ер нь дийлхэн хин шүү. Одоогийн харилцаа холбоотой хүнэл айгүйх үзүүлэх гээд байгаа харагдлаа. Ер нь бол тодорхой хэмжээгээр та хоёрын дунд түүх байгаа. Амьдралын түүх байгаа. Хайр дурлалын түүх байгаа гэж би мэдрээд байна. Гэхдээ байгаа зүйлийг өөрчлөхгүйгээр хүлээж авах гэхээр миний мэдэрснээр бол ямар нэгэн проблем тэ та хоёрын хосын харилцаанд асуудал үүссэн байж бол магадгүй чи одоо хэрэг та хоёр ингээд хэрүүл уралтай ч юм уу те маргалцсан байгаа бол зүгээр тэг магадгүй чиний буруу байж болно те иймэрхүү зүйлийг тэгээд өөрхөн буруугаа ойлгоод бас ер нь зүгээр байгаа юмыг хүлээгээд авчихгаа те тухайн үнэ бас сахиусууд хэлж ингэж болно өөрийнхөө тэг хүнийг өөрчлөхийг хичээхгүйгээр зүгээр байгаагаар нь хүлээгээд авчвал илүү та хоёрын харилцаанд амар амгалан болно гэсэн захиа бас байж болох юм аа гэж харагдчихээн. Тэг ямар ч ч ер нь л урт хугацааны романтик харилцаатай хүнэл үзүүлгээд байна. Зарим нь нөхрөө, зарим нь эхнэрээ, зарим нь айл залууга. Гэхдээ магадгүй зарим нь X байж болно. За тэгтээ энэ хүү хайр дурлалын юм бодо асуудал илүү тодруулахын тулд та дотороо харъя. За тэгэхээр эхлээд чиний сэтгэлдээ бодож яваа хүн чамайг одоогийн сэтгэл бодол мэдрэмж нь ямар вэ гэдгийг харахад ерөөхдөө та хоёрын харилцааны situationship буюу юу нь яг ямар зүйлүүд одоогийн та хоёрын хосын харилцаа ч юм уу сэтгэлтэй хүнтэйгээ ямар хуу харилцаатай байна вэ гэдгийг гараад ирэх болно. Тэгэхээр над илүү ойлгомжтой болж өгөх юм. Тэгэхдээ энд бол энэ бол хуучин харилцаа байх магадлал бас маш их өндөр байна. Excel үзүүлж байх магадлал маш өндөр байна. За За чиний сэтгэлтэй хүн чинь чамаа яг одоо юу гэж бодож мэдэрч байна вэ гэдгийг харъя. Six of Pentacles гарч ирж байна. За тэгтээ би үзэр дээр бол айгүй гой бууж юм л та. Ерөөхдөө чиний сэтгэлтэй өмчн одоогийн байдлаар магадгүй та ингээд харилцааг нь бол хараад хад ямар ч тач хоёрын харилцаанд үн тийм айхтар асуудал байхгүй гэж харагдаад байна. Магадгүй чиний бодлоор бол чиний найз залуучин эсвэл нөхөрчин ч юм уу ямар тач за чиний найз охин эмэгтэй байж болно те краш байж болно. Ямар тач ерөөхдөө чи их юм дэ чи бол илүү бие даасан эмэгтэй эсвэл бие даасан эрэгтэй. За хүүсийн ялгаа байхгүй болохоор тэгээд өөр дөрөө чи гэдэг юм бол өөр дөрөө хүүсийн ялгаа байхгүй ойлгоод явчаараа тэ эрэгтэй эмэгтэй хамаагүй гэдэг. Чи бол илүү нас минь хүрсэн өөрийгөө бие даасан хүн гэж боддог. Харин одоо тэр чиний сэтгэлтэй хүний чинь бодол шүү. Чи болохоор тэрийг илүү жоохон хөвгч гинэн томоогүй эсвэл хитрхи ингээд өсөж том болоогүй юм шиг 20 30 гарцсан гэсэн нэг л юм хүүхд шиг байдаг гэж хүлээж авдгаа гэж энэ хүн бодоод байдаг юм байна. Чиний үзүүлж байгаа хүн чинь уул нь чамд бол айгүй хайртай эсвэл нэлээх крашлдаг гэж харагдаж байна. Тэгээд хоёрын харилцаа чамтай уулзах өнгөрүүлэх мөч бүхэн тэрний хувьд бол маш гал халуун романтик байж чаддаг юм байна. Гэхдээ энэ дээр би түрүүсэндээ энэ хүнээ чи байгаагаар хүлээж авахгүй шүүмжилдэг байж магадгүй гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ бол энэ хүн бол нэг дотроо тэгж боддог юм байна. Намаа нэг жоохон хөвгтэй арчиж юм шиг хүлээж авахад эсвэл намаа нэг удирдах гэж оролдоод байдаг гэж энэ хүн дотроо боддгийм байна. Ерөөсөө би уул нь бол том болцсон залуу, том болцсон эмэгтэйтэй. Тэгэхэд
Заримдаа надад хүүхдтэй харьцаж байгаа юм шиг эсвэл заримдаа яг миний ээж шиг их шиг аашлаад байдаг гэсэн санаа бодол бол энэ хүний одоо үзэл бодолд нь байдаг. Тэгээд ерхэд бол энэ дээр бас ерөн зөвлөгөө гарч ирлээ л дээ. Тухайн үнийтэй би төрүүлсэн байгаагаар л хүлээгээд аваа сурчгаа тэгвэл илүү дотоод амгаланг олж авнаа гэж хэлээд байгаа юм. За ямар ч тач би энэ харилцааг бол ерөөхдөө одоогийн байдлаар сарнсан байгаа гэж бол хосуудыг харахгүй л байна л та. Тодорхой хэмжээгээр уулзаж учирч байгаа харилцаанд хэвийн байгаа гэж харагдаж байна. Энэ бол миний мэдэрснээр бол ерөөсө бүх зүйл зайжгүй харагдаж байна. Энэ хүн чамд аягүй тийм бас obsessed болсон гэх одоо донцсон гэх юм уу? Чамтай цагийг өнгөрүүлэх нь аз жаргалтай байдаг юм чи бүхэл дэлхийн ертөнцийн юм шиг байж чаддаг гэж харагдаж байна. Чамаас аягүй бие даасан хүчтэй эмэгтэйс хүчтэй эрэгтэй гэж хардаг юм байна. Гэтэ заримдаа чи хитрхи ээж шиг нь аав шиг нь аашлах гад байдаг энэ хүнд жоохон таалагддаг гэх юм уу. Тэгэхээр энэ тал дээр нэг яг бодоод үзвэл зүгээр юм уу да гэж харагдаж байна. Тэгээд харилцааны хувьд надад бол хэвийн харагдлаа. За тэгээд энэ хүн миний хэлснээр таарч байвал та нар маань өргөжлүүлээд яваарэ. За тэгэхээр энэ хүний одоогийн чамааг сэтгэл бодол нь юм байгаад байгаа бол тэр хүний одоо дараагийн хийх үйлдэл нь юу вэ те тэгээд тойрын цаашдын ирээдүй ямар байх вэ гэдгийг харъя. Ер нь бол хосууд байгаа гэж бас нэлээд харагдчихлаа те. Одоогийн удаан хугацааны харилцаатай хүмүүсэл ер нь үзүүлээд байна. За саяхан учирсан байлаач гэсэндээ ер нь бол харилцаа айгүй хайтайхан байх юу гэхээр энэ хүний чамааг сэтгэл мэдрэмж нь айгүй эерэг гоё бууж ийлээ. Чи бол нэлээд таалагддаг бүр хайртай гэж харагдаад байгаа. Тухайн одоо байлаасан болно л та. Уулзаад нэг хэдэн сар болсон ч бол ингээд маш их таалагдаад крашлаад айгүй гоё байгаатай. Ингээд удаан хугацааны хүмүүсэл бүр ингээд хоёр бинийг нэгэн суул юм шиг мэдэрсэн гэж харагдаад байна. Тэгэхээр тойрын энэ хүний цаашдын хийх үйлдэл нь юу байх вэ? За ирээдүй юу байх вэ гэдгийг нь бол хамтдаад харчий гэж бодож байна. За тойрын ирээдүй бол ямар үг харилцаатай байх вэ гэдгийг харъя. Сайн юу болоод байна? За энэ хүний сэтгэл санаа нь юм байсан бол хэсэгтэй тойрон донд баг зэрэг харилцааны асуудал үүсч магадгүй. Одоо энэ дээр миний хараад байгаа юу гэхээр энэ хүн ямар ч чамтай харилцаа холбоотой байх болно. Тэгтээ бүр цаашлаад бол харилцаач хэвээ байвал хэрэг тоо нэг гэрт орж амьдраагүй ч юм уу байгаагүй бол харилцаагаа дараагийн түвшинд ахиулах сонирхолтой гэж харагдаад байна л да. Тэрний юу гэхээр одоо чамтай гадаашаа явахаар эсвэл ийш тийшээ ямар л зугаалгаар явахаар төлөвлөх эсвэл бүр нэг гэрт орж амьдрахтай зүгтаа байр түрээсдэх эсвэл байр худалдаж аваад нэг гэрт орж амьдрэх ч юм уу тийм нэлээд бодол сонирхолтой байгаа харагдаж байна. Үүнийхэн төлөө энэ хүн маш их хөдөлмөрлөг шинжтэй. Гэтэ ингээд харилцаа дараагийн одоо шатанд хүрэхийн тулд энэ хүндээ төр зүрийн мөнгө санхүүгийн хүндрэл байж магадгүй. Үүнээсээ болоод жоохон шаналгаадтай. Ялангуяа ирчүүдийн минь хувьд бол ингээд их нэртэй болоо найз хамтаа боллоо гэхэд мэдээж мөнгө санхүүгийн асуудал маш чухал байдаг шүү дээ. Тэгээд энэ санхүүгийн асуудлаасаа болоод за би энэ хүний хангалттай жаргаж чадахгүй байж магадгүй. Би ингээд хүн найз охинтой болж их нэртэй болж байгаа юм чинь би илүү хариуцлагатай байх хэрэгтэй, мөнгийг сайн хураах хэрэгтэй гэсэн байдлаар санхүүгийн тал дээр асуудал үүсээд. Гэхдээ илүү их өөрийнхөө ажил карьер дээр анхаарахаар харагдаад байна л та. За энэ хүн бол ер нь бол харилцаан дээр юм гэсэн. Нэг чамаар бүх зүйлийг хийлгээд байхгүй. Дэтал дээр Night of Cups гарчсан. Энэ нь ямар тохтой вэ гэхээр романтик мэдрэмжтэй залуу те эмэгтэй ингээд хүн чамтай ер нь бол өөрийнхөө хостоо яаж харилцаа мэддэг гэх юм уу? Тим хүнийг хэлж байгаа бас уян зөөлөн сэтгэлтэй баг зэргийн эмзэг байх магадлалтай байдаг. За тэгээд харилцаа бол ер нь бол хэвийн явагдана. Одоогийн байдлаар ямар нэгэн байдлаар хурим найр хийгээгүй ч юм уу зүгээр л уулзаж эхэлсэн бол харилцаа чинь илүү дараагийн түвшинд очно гэж харж байна. Зарим их нөөцний нөхөр эхнэр болох
хүнтэйгээ чи уулзсан байна. Тэгээд энэ хүн ирээдүйд илүү баталгаатай аз жаргалтай амьдралтай чамайг байлгахын тулд хоёрын харилцаа байлгахын тулд илүү их мөнгө санхүү дээр анхаарна. Чамд ч гэсэн мөнгө санхүүгээр тусалж дэмжинэ гэж харагдаж байна л да. Тэгээд цаашлаад бүр өөр тийшээ нүүж амьдрах ч юм уу те. Ер нь бол маш гоё үйлслүүд хийхээр харагдаад байна. Нэг дугаарх юм байна. Анхнаасаа л айгүй гоё буужсэн. Тэгээд энэ юу гэхээр те харилцаагаа ерөөхдөө бол дараагийн шатанд авчрах төлөвлөгөө энэ хүн гаргана гэж харагдаж байна. Гэхдээ наан нэг жоохон саад байгаад байна. Мөнгө санхүүгийн асуудал байгаа маа. Энэ хүн хураач хуримтлуулах хэрэгтэй байгаа гэж харагдаж байна. Үүнээсээ болоод те ингээд жоохон сэтгэлийн шаналгаа үүсэх боловч хоёрын харилцаа хэвэн гэж харагдлаа. Ер нь аз жаргалтай байна. Хурим найр хийж магадгүй мэн. Хэрэг хурим найр хийж ихнэр нөхөр болоогүй хүмүүс байна үзэж байгаа бол шүү. За эсвэл дүнгийн уулзаж эхэлсэн хүмүүс маань үзэж байгаа бол чиний найз залуу ирээдүйн чиний ирээдүйн найз охин болох хүнтэйгээ чи бол учирсан байна. Ер нь энэ зурнаас харахад бол миний мэсэд хоёр хамтдаа хөвшөж магадгүй аз жаргалтай хамтдаа хөвшөв. Энийг ер нь ихэнх хүмүүс хүсдэггүй гэж юу тийм заяаны хантайгаа уулзраад маш аз жаргалтай амьдраад цухтаа хөгшрөх юмсан гэдэг тийм өрөдөл байдаг шүү дээ. Гэхдээ нөгөө харамсалтай нь энэ хүн болгонд бас тохиогоод байдаг хувь тавилан. Гэхдээ чи азтай юм чи ийм хүнтэйгээ ч учирсан байж магадгүй гэж харагдаж байна. Тэгээ сахиусын хэлснээр тухайн хүнээ чи бас шүүмжлээд авахгүй байгаагаар нь хүлээгээд аваарэ. Ерөөсөө ирээдүгөө ч юм уу 9 шидээр өөрчлөх гэж стресст санаа зовох хэрэггүй. Энэ хүн чиний одоо төвших тулгуур болоо явчихна. Болцохоор хүн харагдаж байгаа болохоос чамд бол санаа зовлт байхгүй гэж бол хэлмээр. Тэгээд за баруун заримхны хувьд соулмейттайгаа учирсан ч байж болох юм байна. Хэрв хийсэндээ нэг гэрлээгүй хостоо биш зүгээр сэтгэлтэй эсвэл одоогийн уулзч юмдаа үзүүлж байгаа бол за гэрэлсэн бүх асуудал нь тэг ингээд гэрэлсэн ч юм хосын харилцаатай хүмүүсийн маань хувьд бол хэрэг үзэж байгаа бол асуудалгүй харилцаа гэж харагдаж байна. Би энэ дээр нэг задгаа гаргаж хэлэхэд хэрвээ ингээд нөхрөө үзүүлж байгаа эсвэл эхнэрээ үзүүлж байгаа хүмүүс байгаад байгаа болтой ингээд ирээдүйд хоёрын дунд мөс санхүүтэй ч юм уу асуудал үүсэх бах те гадагшаа явахаар болдог цуг бизнес эхлүүлэхээр төлөвлөгөөтэй байхад санхүүгийн асуудал бас үүсэж магадгүй ингээд аваад гарна гэж бол харагдаад байна. Тэгээд хосын харилцаа бол тогтвортой харагдаж байна. Чиор гэж харагдаж байна. Яг уу зарим нэгнийх нь хувьд бол энийг 20% даа ч юм уу 30% даа шүү. Юу вэ гэхээр би энийг жоохон тодруулмаар төрүүлж аваарэ. Хэрв зарим нь хуучин нөхөр ч юм уу X юм уу эсвэл тэгээд төр зур харилцаагүй болцсон хүнээ бас энэ дээр үзүүлж исэн бол бодож исэн бол X чинь чамайг одоо хоёрын харилцаа баг зэрэг асуудалтай байсан бол чамаас салахгүй буцаж амьдрал чинь гарч ирнэ гэж харагдаж байна. Бас энэ бол зарим хүмүүс одоогийнхаа бас хастайгаа төр зүрийн маргаантай салсан эсвэл X үзүүлж байгаа хүмүүс шүү. Тийм бол те ерөөхдөө нэг бодол ингээд харилцаа чи хаашаа явж байгаа чи мэдгүй шийдвэр гаргаж чадахгүй яваад байсан бол чам дээр утахгүй хүрээ дээр ингэж харагдж байна. Өөрөө уучлахгүйгаад тэ санаа цэцэг бариад ч юм уу бэлэг бариад чам дээр буцаж уучлахгүйгаад ирснээр хоёрын харилцаа хэвэн болно гэж ирээдүйд бол харагдаж байна. Чамаг их сэтгэл санаа боолыг үзэхэд бол үнэхээр гайхалтай байсан. Багадгүй токсик байсан байж болно тэ ингээд хучин нөхөр хучин эхнэр хучин зөвхөнчин байс үзүүлж исэн бол үзүүлж байгаа бол энэ дээр те яг ч их салаагүй ч юм ер нь заавал ингээ бүр салцсан байх албагүй шүү дээ. Энэ хүнээс харилцаагаа салах уу болох уу яах вэ? Нэг л токсик намайг хангалттай хайрлаж чадахгүй байна. Тэ ингээ гондоогод байна гэж одоо ийм байр байдалтай хүмүүс манд байгаад байгаа бол те үүн дээр харахад бол чиний зовлоныг удахгүй дуусна гэж харагдаж байна. Чиний тэр хүн чинь буцаж ярина харилцаатай чи нэлээд цаашдаа эргэлзээтэй байсан ч дээд тал дээр two of cups гарч иж байгаа байхгүй. Хоёрын аяг гарч чинь. Энэ маань юу хэлээд байна гэхээр хоёрын аяг гарч иж гэдэг чинь хоёрын хосын харилцаа удаан тогтвортой хоёр биенийгээ гэж сэтгэл энэ тэнцүү байна гэсэн. Тэгэхээр асуудлууд бол явандаа цэцрээд явчихнаа гэж
харагч миний мэдсээр бол 2-7 хоногоос 2 сарын дотор энэ хүү үзүүлэлт чинь одоо алга бол магадгүй тэр хүний чам дээр буцаж ирэх холбоо барих хугацаа нь 2-7 хоногоос 2 сарын дотроо гэж би бол мэдэрлээ. Тэгэхээр бүх зүйл окей шүү, санаа зовлтгүй юм байна. Би угаасаа харахад бол хоёроос соулмейтүүд байх магадлал өндөр байна гэсэн. Энэ дээр ч угаасаа энэ хөзөрчсөндөө соулмейтийг за энийхээ нэг жил бас хурим найрыг илтгэдэг хөзөр байгаа юм. Хайр дурлалт юм явцын донд баххан садаа гарч болдогч гэсэндээ энийг давам тулаа. Тэгэхээр би сая бол 2 өнцгөөс тайлбарлаа шүү дээ. Заримын хувьд бол асуудалгүй харилцаа илүү дараагийн төвшөнд авахд асуудалтай хосуудын минь хувьд л ийм байна гэд ингээд олон хүн үзэж байгаа болохоор ингээд тал талаас нь ойлгомжтой тайлбарлахыг хичээл ойлгомжтой байхаа гэж найдаж байна. Ямар тач бас магадгүй чамааг бас тэг ингээд яг салаагүйчсэн эсвэл мөнгө санхүүгийн асуудалтай холбоогүй байсан байж болно заримийнх нь. Тэг ингээд илүү их ажил карьер одоо ирээдүйдтэй ажил карьер мөнгө гэж яваа чамаа нэг тоохгүй улмаас те чи бас гомдоод за энэ хүнээс ер нь болтгч юм уу да гэсэн бас бодол чам төрөөд харилцаагаа цаашдаа өргөжлөхийг хүсэхтэй те эргэлзэх бас тийм зүйл бас харагдаж байна зарим хүмүүсийн мань хувьд бол гисэн хэдэж хоёрын хайр дурлал харилцаа доктортой хоёр бол цуг өтлөх хүмүүс мөө гэж хараад байна да. За ингэж бууж байна. Төрүүлээгээрэй. Заримийнх нь хувьд гэвэл энэ хүн бас ихэр төлөө байж болно. Жохон токсик мөртлөө ихэр төлөөд бас байх боломжтой. За ямар тач ирээдүйн хувьд иймэрхүү байлаа. За тэгээд ойлгомжтой хэлсэн баха гэж найдаж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа. 2 дугаарынх маань таарад уншлагадан тавтай морилцаа. Та нарын мэн одоо үг сахиусуудын мессежийг харъя. Бас дараа нь та нарын байр байдал ямархуу байгаа вэ гэдэг талаас нь бас хараад хэрэг тохирч байвал таарат морийг өргөжлөөж үзээрэй. Тэ эсвэл тохирохгүй бол буруу сонголт хийсэн байж магадгүй болохоор тэгэж гүнзгий амьсалж агаад сайн төвлөж байгаа дараагийн сонголтоо хийж болно. За энэ дээр болохоор хоёулаа secret гэж гарч иж байна. Secret би чанд бүгдийг хэлээгүй нууц гэдэг үзэр. Тэсэн чинь дээр нууц шүтэн бишрэгч гэдэг үзэр гараад ирлээ. Вау. Зарим нэгэн хүнтэй ямар нэгэн хүнтэй чамаа гэсэн сэтгэл маш их гүн гүнзгий байна. Тэдний өөрсдийнх нь then they are letting go. Тэдний өөрийнх нь бодлоос нь илүү гэж хэлж байна. Тэгэхээр хин нэгэн чамаа нууцаар шүтэн биширдэг, крашлдаг гэж харагдаж байна. Магадгүй чиний үзүүлж байгаа хүн нэг чайлаад энэ мэддэг те. Энэ хүний краш нь би энэ надад дуртай гэж боддог. Эсвэл чи өөрөө дуртай ингээд тэр хүнийг бас боддог ч нөгөө хүнийхээ сэтгэлийг мэддэггүй явж иж магадгүй. Хэрэг тийм бол чи мэддэггүй бол чи ганцаараа крашлт хүн байх шүү. Чиний бодож байгаа сэтгэлтэй хүн чинь чамд өөрөө маш их хүчтэй крашлдаг. Чамаг сэтгэл айгу гүн гүнзгий гэж харагдана. Хэрүү мэддэггүй хүмүүсээ л те. За мэддэгт нь бол окей баяр хүргэе тийм байна. Чиний бодол зөв байна. Энэ залуу надад нураад унтсан ч гэдэг юм те. Энэ эмэгтэй надад хайртай энэ эмэгтэй краш бэ гэж өөртөө итгэлтэй бодож яваад сонгоод үзүүлсэн бол тийм байна. Зэн дээр бол ихэд шинхэн хайр дурлал байх гэж би бол хараад байна. Удаан хугацааны түүхтэй байж биш байж магадгүй. Гэтэ юм гэж ütгүү. Энэ дээр за энэ хүний чинь чамаг сэтгэл санаа бодлыг харахад илүү надад ойлгомжтой болж ирнэ. Чи харъя. За ер нь бол краш үзүүлж иж бас магадгүй юм те. Эсвэл найзыгаа үзүүлж иж бол найз мөртлөө чи крашлдаг. Одоо урт хоёрын харилцаа зөвхөн найз нөхдөс хэцрэхгүй. Эсвэл крашлахаас хоорондоо чатлахаас нэг хэтрэхгүй ч гэдэг юм уу. За заримдаа болцож аяг кофе уугаас хэтрэхгүй бас харилцаатай тийм хүнээ үзүүлж бас болох юм аа. За тэгвэл энэ хүн чиний бодож байгаа хүн хинч байсан бэ? Одоогийн чамааг их бодол, сэтгэл, мэдрэмж ямар хөө байна вэ гэдгийг бүгдээрээ хацгаая.
Турхлээрээ. Ингээд харахад бол за юм байна л да. Тэр чиний төлөө, чиний краш юм, чиний сэтгэлтэй юм чинь чиний төлөө юу хийхээс буцахгүй харагдчихээн. Тэр нь юу вэ гэхээр чамааг өөр хүнтэй байсан ч гэсэндээ чамааг их сэтгэлээ шууд илчлээ. Тэр нь бол өөр хүнтэй байсан чамааг өөрийн болно гэсэн нэлээд тийм давшлангуй байдалтай байгаа харагдаж байна. Гэхдээ энэ зарим нэгний хувьд ийм асуудал гарсан байж магадгүй гэж харагдаад байлаа. Хоёрын дунд бас хэрүүл маргаантай байж болно. Яадаг гэхээр энэ дээр хоёрын хин нэгэнд нь өөр хүн байгаа. За магадгүй чи ингээд крашлаад юм эсвэл нэг хэсэг үерхэд ингээд айгуу дайжгүй байсан залуучин тийм цаана өөр эмэгтэй хүн байгааг олж мэдээж сэтгэлээр унаад байж болно. Гэхдээ энэ дээр энэ хүн магадгүй хуучин амьдралтай байсан байж болох харагдаад байна. Чиний нэг бол мэддэг, нэг бол мэдэхгүй. Юу гэхээр за ихтэй хүндээ их юм бол эхнэр хүүхэдтэй байж байгаа чам салсан гэж хэлсэн чи салаагүй байдаг ч юм уу. Худлаа хийсэн. Эсвэл чи тэр хүний худлаа ярьж ингэж бодоод хоёрын дундаа хэрүүл маргаан үүссэн. Нэг бол энэ хүн тий хуучин ихнэртэйгээ одоо ч холбоотой байдаг энэ хоёрын асуудал нь. Одоо хуучин ихнэр хуучин нөхөртөйгөө ингээд одоо хүртэл холбоотой байдаг энэ хоёрын харилцаанд асуудлуудад авчирсан байж магадгүй харагдчихээн л да. Энэ дээр бас би чам бүх зүйлийг хэлээгүй гэж хэлээд байгаа нь нотлогдоод байна. Тэгээд ерөөхдөө хоёр бол крашинг төвшөнд юм уу шинэхэн харилцаа байж болно гэж хэлээд байгаа шүү дээ. Тийм удаан хугацааны хайр дурлалын түүхтэй харилцаа голдоо биш байгаа байхгүй. Тэгээд ерөөхдөө хоёрын дунд их маргаантай асуудал санаа зовлсон зүйлүүд байж магадгүй. Хэдий энэ залуучин чамаг сэтгэлтэй, хэдий нэмэгтэй чинь бас тий хүүсийн ялгаа байхгүй гэж би дахин ч хэлье. Чамаг сэтгэлтэй байгаа ч гэсэндээ X нэхнэр эсвэл тий X найз хүнтэйгээ эсвэл X нөхөр, X найз залуутайгаа холбоотой байгаад гэдэг нь үүнээс ус хоёрын донд маш их харилцаанд их асуудлууд үүсгэсэн гэж бол харагдаад байна. Гэхдээ энэ хүн чамааг бол ерөөдөө бол маш гоо үзсэнтэй эмэгтэй бие даасан ч гэдэг юм уу тэгж бодож явдаг. За эрэгтэй хүнээс харах юм бол тэр эмэгтэй чамааг юу нь бол илүү амжилттай яваа рейтинг өндөртэй залуу ч юм уу гэж бол хард юм байна. Гэхдээ баг зэрэг хүүтэй хүндий дарамгуулагч шиг бас мэдрэмжийг авдаг гэж харагдлаа. Ямар ч тач тэгээд ер нь бол хуучин харилцаа холбоотой байсан хүмүүсээсээ болол хоёрын одоогийн харилцаач асуудалтай байгаа гэж харагдчихээн. Ганцхан чич бас санаа зовоогүй энэ хүн чинь одоо стресстэй байна л да. Тэгээд шулуух хэлэхэд бол энэ хүний чамааг сэтгэлийг харахад чамтай харилцаагаа цааш нөгөөмжлүүлж явах уу эсвэл хуучин ихнэр хуучин найз хүн эсвэл тэр харилцаан заримх нь бүр салаагүй байж болно биелээд байгаа. Тэгээд би салцсан би сингл гэж яриад чамтай бас худлаа яриад уулзаад яваад байсан байж болно. Зарим хүмүүсийн хувьд бол зарим нь бол үнэхээр салцсан ч байж болно. Тухайн хүний ситуашн буюу байгаа байлаасаа хамаарат бол янз байгаад байгаа. Тэгээд энэ их айгу адармаатай харилцаа бож таарлаа. Тэгээд энэ хүн ингээд чиний сэтгэлтэй хүн чинь яг яахаа мэдэхгүй л яваад байгаа харагдаж л да. Ялангуяа айгу хэмдээс стрессгээр унтаж амарч чаддгүй ч юм уу тийм болохоор энэ дээр нууц гэдэг хүзэр гарч ирээд би чанд бүгдийг хийлээгүй. Тэгэхээр миний мэдснээр бол ихэнх нь салцсан эхнэрээсээ салцсан нөхрөөсөө салцсан ч гэдэг юм уу эсвэл бит хоёрын хооронд зүгээр хүүхдүүд л байдаг болохоор холбоотой уулздаг ч гэдэг юм уу. Ингээд бас чам нэг худлаа яриад байж магадгүй болохоор хоёрын харилцааны ийм асуудлууд үүссэн гэж бол харагдаж байна. Гэхдээ энэ хүзэрээр харахад чамааг сэтгэл нь маш гүн гүнзгий мэдрэмжтэй сэтгэл байдгаа гэж хэлээд байгаа. Энэ бол сайн мэдээ байна. Гэхдээ энэ хүн харилцаан дээр бууж өгөх болоогүй, чамтай харилцаа өөрчлөх хүч, пинхээ, энерги байна. За хэрвээ чиний зүгээс чи ингээд энэ залуутайгаа уулзаад аягүй айтайхан байсан бол хуучин X найз залуучин эсвэл X ихнэр за X ер нь бол X гарч ирээд тийм ингээд бас альын сонхоо мэдхгүй болмоос хоёр бас маргалдаж болно. Юм хоёр талтай би хоёр талаас ярьж байгаа шүү. Тэгсэн чигсэндээ энэ хүн чиний төлөө тэмцэх хүч чадал байна гэж харагдаж байна. Хамаагүй тэр чинь өнгөрсөн амьдралтай хэрэг чи ингээд хүнтэй суугаад хүүхдтэй байсан эмэгтэй байгаа тэр хүн нөхрөөсөө салгаад те нэг удаах хугацаа өнгөрсөй дараа нэг залуутай танилцаад нэлээ их романтик харилцаатай байгаад аз жаргалтай байж адил чиний өнгөрсөн амьдралыг мэдсэн байж болно те. За тэгээд арга бараа за ингээд нөхөртөө холбоотой байдаг ч гэдэг юм уу те. Үүнээс болоод бас ингээд харилцаа холбоон дээр асуудал үүссэн байх боломжтой гэж харагдаж байна. За эдгээр зүйлүүд тань тохирч байвал энэхүү одоо
байгаа байдлаар аль нэг нь ер нь бол тодорхой хэмжээгээр тохиолж байвал та мэргээ үргэлжлүүлээд үзээрэй. За ийм байдалтай байгаа гэдгийг бол олж харлаа, ойлгомжтой байлаа. За тэгэхээр цаашдаа энэ хүний хийх үйлдэл юу вэ? Та хоёрын ирээдүй ямар хөө байх вэ гэдгийг харцгаая. Энэ хүн ямар ч саадтай чамааг их өөр хүн байсан ч гэсэндээ чиний төлөө бол тэмцэж чамааг өөрийн болохын тулд зоригтой тэмцэхээр бас энергитэй, хүчтэй энергитэй залуу. Эсвэл хүчтэй энергитэй, эмхтэй гэж бол харагдаж байна. За энэ хүний сэтгэлтэй хүний чинь те хийх дараагийн үйлдэл юу вэ? Хоёрын ирээдүй ямар байх вэ гэдгийг харъя. За Ай. Окей. Надад сайн мэдээ тал дээр world гэдэг үзэр гарч ирж байна. Чи энэ хүний хувьд бол дэлхийн ертөнцөнд байх болно. Эсвэл энэ хүн хоёр хоёлаа тийм. Эсвэл чи ч гэсэн энэ хүний хувьд энэ хүн чиний хувьд бол дэлхийн ертөнцөнд байж болно. Хоёр биндээ хайртай. Хэдий ингээд тухайн үед саяын мэргээс харахад бол ингээд хоёрын харилцаа баг зэрэг асуудалтай байгаа шүү. Гэхдээ санаа зовлт энэ хүн чи өөрөө ч юм дээр уучлахгүйгээд хүрээд ингэж харагдаж байна. Тэгээд хоёртой хэрэг гадшаа дотшоо явах тэ төлөвлөгөө байсан бол тэргээ биелүүлнэ гэж харж. Ер нь бол хоёр бол одоогийн байдлаар ихнэр нөхөр биш байгаад байгаа аюу харагдаад байхгүй. Ингээл нэг шинэхэн харилцаа миний мэдрэмжээр бол харагдсан. Тэгээд яванда бол нэлээд ихнэр нөхрүүд болдог ч юм ингээд доктортой хосын харилцаатай болно. Хурим найрхийн гэж харагдчих юм л да. Өнгөрсөнд энэ хүн чамайг хуурсан байж болно тийм үү те. Өнгөрсөн чамайг зовоосон бол уучлахгүйгээд ирээ чи уучлаад ирээдүйд ч бүх зүйл маш аз жаргалтай болно гэж харагдаж байна. Гэхдээ яг энэ хүний хийсэн үйлдэл нь бол ихэнх нь бол шинэ хүн гэхээсээ илүү тийм чамтай давхар уулзахаас гадна өөр эмэгтэй хүнтэй уулзсан гэж бол харагдаагүй. Их хамгийн их мэдрэмж нь юу вэ гэхээр тэгэл дандаа л хуучин харилцаа холбооноос ол болсон байсан л да. Тэрүүн бол тэрийг бол тодорхой хэлсэн шүү дээ. Тэгээд яг энэ хуурм эхлэн явандаа дуусах болно. Чиний гомдож уйлсан олон шөнүүд ард тоцорно гэж байна. Харагдаж байна. Чамаас уучлахгүйгээд ирсэн харилцаа чинь гайхалтай болно. Хоёрын ирээдүйн харилцаа яг л маш их аз жаргалтай, баяр баясгалантай, сэтгэл дүүрэн харилцаа байхаар харагдаж байна. Хоёр ийш тийшээ гадагшаа явж аялж амарч зугаалж магадгүй харагдаж байна. Ур хүүхдээ болно, эхнэр нөхөр болно гэж бас харагдаж байна. Тэгээ өмнө нь бол хоёрын харилцаа бол крашийн төвшөнд шинэхэн харилцаа байсан бол ирээдүйд харилцаа чинь дараагийн шатнд гүнзгий ахна гэж харагдаж байна. За тэгээ хуурм эхлэлт нь бол аль аль талдаа байж бол төрүүлсэн те. Нэг бол чи байж болно, эсвэл нөгөө хүмчиж байж болно. За яг үзэж байгаас шалтгаалаад өөртөө ойлгоод явчаар энийг олон хүн үзэж байгаа болохоор би 2 3 талаас нь юм дүгнэлт гаргаж хэлэх сонирхолтой байдаг. Сонирхолтой ч яг тийг шаардлагатай байдаг дээ яг хувийн уншлаг хийх бол ингээл уусаа гэж талаас нь ярих шаардлагагүй тухайн нэг л хүний үзэж байгаа болохоор ойлгомжтой бол гараад ирчдэг. Энд чинь нөө ерхий тарат уншлаг болохоор яг чарга олон хүн үзэж байгаа болохоор ингээд талаас нь бодож те мэдэрч ярихаас өөр сонголтгүй байдаг. Тэгэхээр өөр өөрсдийнх нь байдал дээр тулгуурлаад ойлгоод явчаарай гэж би хүсье. Манайхаа тэгээд тийм байгаад байна. За Гэхдээ энэ 7 эсэлмэг тэгж тодорхойлмоор байна. Яг хинэн энэхүү харилцаанд хуурм эхлэлтийг анх эхлүүлсэн бэ. Опс чивэж болох юм. Бочин хөрөөсөө харилцаа салгаж чадаагүй өсөд хоёр нь бас харилцаа өссөн байж болох юм. Дахиад эмхтэй тал нь гэж харагдаа. За ерөөхдөө тэгэхээр бол 50-аас илүү хувь нь бол тий ингээд чиний залуу чинь чанд маш их сэтгэлтэй боловч чи X-с харилцаа холбоогоо сэтгэлээ бүрэн татаж авч чадаагүй болмоос хоёрын дунд асуудлууд үүссэн байна. Ихэнх нь эмхтэйгийн талаас. За эмхтэйгийн талаас гэвэл нэг 20% нь гэх юм одоо хуучин X эсвэл хуучин ихнэлтэй
холбоотой байсан харилцаа нь дуусгар болоогүй байсан хоёрын дунд харилцаанд асуудал үүссэн бол 50-аас дээш бүр 70-80% эмэгтэйчүүд нь байна. Хучин нөхрөө, хучин ихсээ, хүүхдийнхээ эцгээ мартаж чадаагүй тэгээ сэтгэл нь хоёр доод ч юм уу эсвэл хүүхдээ бодоо буцаж нийлхүүч гэдэг юм иймэрхүү байсан гэж харагдаж байна. Тэгээд ерөөхдөө харилцаанд асуудал үүссэн юм байна. Гэхдээ санаа зовлтгүй ирээдүйд мэдээж энэ хүнээ сонгоно гэж бол ер нь бол харагдчихээн л да. Ямар ч ч мамгүй уучлаад хоёрын харилцаа хэвээ явагдана гэж харагдлаа. За ийм байна. За тэгээд 2 дугаарын таараа туншлага маань өөр өндөрлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай, баярлалаа. За 3 дугаарынх маань таараа туншлагадан тавтай морил. За энэ дээр юу буусан байна вэ гэдгийг харъя. Сэтгэлтэй хүний чинь чамааг сэтгэлийг үзээд хоёрын байгаа байдлыг бас харах болно. Тэгээд тухайн нөхцөл байдалтай таарч байвал та нар минь өргөжлүүлээд үзээрэй. Таарахгүй санагдвал те сонголтоо буруу хийсэн байх магадaltaй болохоор дахиж гүнзгий амьсгаа авч агаад эргэлзэхгүйгээр дараагийн бүлгээ сонгох боломжтой. Unfinished business. We still have things to resolve and discuss гэнэ. Бидэнд одоо хүртэл ер нь бол дуусаагүй ажил хэргийн зүйл байна. Бидэнд одоо хүртэлтэй зохицуулах ярилцах зүйлүүд байгаа гэж бууж ин. За тэгсэн чинь энд юу болоо хөвчөө. Give thanks for the blessing of love soon to come your way. Баярлах хэрэгтэй гэнэ. Удахгүй маш их адилслагдсан хайртай чиний замд гарч ирэх болно. Чиний замд гарч ирнэ гэж аахгүй юу? Know that you deserve and have all that heart to desire. Чи энэ зүйлийг бол хүртэх хэрэгтэй гэж л да. That your heart really тэ чиний зүрх сэтгэл чинь бүх өмнөөсөө энэ зүйлийг бол хүсэж байгаа. Чинийг бол үнэхээр зүрх сэтгэлээсээ хүсэж тэмүүлж байгаа гэдгийг бол хэлсэн байна. Маш ихтэй одоо чин сэтгэлийн хайр, үнэн сэтгэлийн хайрыг бол чи зүрх сэтгэлээсээ их үнэн сэтгэлээсээ хүсдэг. Эн чинь удахгүй ирнэ гэж харагдаж байна. Гэхдээ энэ дэ дуусаагүй ярилцах хэрэгтэй зүйлүүд байна гэхээр одоогийн харилцаа холбоотой хүнтэй ч хамааралтай байж болно. Хоёрын дунд хоёр бие нэг үл ойлгосон байж болно те. Буруу ойлголцоод ярилцаж байгаа хоёр биенийхээ сэтгэлийг илэрхийлж амжаагүй ингээд асуудалтай харилцаа байх магадaltaй гэж би олж харлаа. Тэгтээ энэ асуудалтай харилцаа нь чиний тэр удаан хугацаанд хүсэж үнэн зүрх сэтгэлээсээ хүсэж мөрөөжсэн хайр дурлалч нь байх боломжтой. За тэгэхээр ямар ч хүнийг бодож исэн бэ? Одоо тэр хүний чамааг сэтгэл бодол мэдрэмжтэй ямар хөө байна вэ гэдгийг таараад үзээр харъя. Oracle card-ын дээр юм зүйл бууж би гэхдээ таараатаар харж иж энийг илүү дэлгэрэнгүй мэдэрнэ. За тэгээд ер нь бол ямар нэгэн байдлаар чи хүнтэй харилцаа холбоотой гэж би мэдэрлээ. Тэгээд уулан те магадгүй чи маш их чин сэтгэл хийсэн хайр үнэн дурлалтай ингэж ихэн бүр сөүлмэтэй мөрөөддөг бол гэхдээ чи залуу магадгүй тэр байж магадгүй гэж бодсон хоёрын дунд харилцаа асуудлууд үүссэн байж болно. Тэ хоёр биенийхээ сэтгэлийг ойлгоогүй жиж хин нэгэн ч юм уу таг болцсон бас байж болно. Тэ? Тийм болохоор хоёулаа дуусгаагүй асуудлууд байна гэж гарч ирээд байна. Тэгээ чи юу бол за энийг миний мөрөөжсэн залуу те мөрөөжсэн эмэгтэй те яг энэ л миний амьдралын хань болно гэж би ууланд бодож исэн боловч энэ хүн биш юм шиг байна гэд хин хоёрын донд үл ойлголцол үсээ зайгаа барьсан байх бас боломжтой. За салсан биш. Юу нэг хэдэн хоног дуурахгүй ч байд юм уу? Холбоогүй байгаа бас байж болно. Хэрэг ийм эргэлзээ одоогийн үзүүлж байгаа те сэтгэлтэй хүнээсээ чи ийм эргэлзээг авч байгаа бол эн чинь чиний хүсэж хүлээгээдсэн хайр чинь байж болно. Утгуутай бүр ингээд бүр адислагдсан сайхан хайр чиний замд гарч ирнэ гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгээд одоогийн асуудалтай ч юм уу харилцаа ч эсвэл тодорхойгүй байж болно. Ингээд хаяа уулзаал хай нэг сонирч юм шиг байгаад идэх ч юм уу. Тэгэл чи өөрөө ойлгохгүй эсвэл чиний байгаа байдлыг нөгөө хүн чинь ойлгохгүй байж болно. Гэтэ энэ дээр илүү чи юм төөрөлдсөн маягтай байж болно. Булны нэг овоо нэг ханичлаа олчлоо гэж ботсон чинь энэ залуу нэг сонин зангараад байна ч гэдэг юм уу. Ийм мэдрэмжийг аваад байгаа. Сэтгэлтэй хүнээ тэ үзүүлж байгаа. Дээрс нь ийм асуудлууд чамд байгаа бол энэ хүү таараа томшлага өөрөжлөж үзээрэй. Тэгэхээр чамаг сэтгэл нь ямар хөө байх уу гэдгийг харъя. За энэ надад илүү
ойлгомжтой мэдээлэл гарч ирнэ. Одоогийн миний зүн мэдэрснээр бол бидгээр зүйлүүдийг мэдэрч байна. За тэр хүний чамаагийн сэтгэл бодол мэдрэмж нь одоогийн байдлаар ямар хөө байна? Цаашдаа яа ингэж бодож байна гэдгийг харъя. Тэр хүний чамаагийн сэтгэл санаа бодол мэдрэмж ямар байна вэ? Fiery. За гал энергитэй хүн байх боломжтой. Арслан хонь номын урд, эсвэл газрын урд. За уул нь бол хоёр биендээ их дуртай сэтгэлтэй гэж бол харагдчихээн л да. Тэгээ энэ хүн чинь чиний үзүүлж байгаа жоохын юм өөрийнхөөрөө байж магадгүй юм л да. Юу гэхээр сэтгэл татам эрэгтэй хүн байх магадaltaй. За эмэгтэйгийн хувьд ч адилхан ба эмэгтэйгийн хүнийг үзүүлж байгаа бол их халамжтай, тийм бие даасан эмэгтэй, зоримог гэж харагдчихээн. За эрэгтэйгийн хувьд бол юм өөртөө итгэлтэй. Бас ер нь бол нэлээд халуухан нэлээд эмэгтэйчүүдийг араасаа гүйлгдэг тий залуу эсвэл амар царайлаг бие хаатай гэдэг юм ахад бол удирдах чадвар өндөртэй. Ажил карьер нэлээд амжилттай яваа ирэх хүчтэй хүмүүсийг удирддаг санхүүгийн талтай ч асуудалгүй тийм залуу бас байж болно. Эмэгтэй хүнийг үзүүлж байгаа бас л мөнгө санхүүг бол асуудалгүй болчдөг тий ер нь бол бие даасан эмэгтэй гэж бол харагдаад байна л да. За ямар тач эрэгтэй ч эмэгтэй ч үзүүлж байгаа энэ хүний чамаагийн сэтгэл нь чамаас дутхааргүй байдаг. Гэтэ энэ хүн заримдаа чам цаг зав гаргадаг юм бол маш чи буруу ойлгоод байдаг гэж болох юм. Би хэд оны чамтай амар сайхан байсан, аюулын сайхан байсан надад болчдөг байж магадгүй тий. Тэгвэл энэ юутай холбоотой вэ гэхээр энд нөх өөр хүүхэн шухан ч юм өөр залуу байхгүй. Энэ хүний маш их ажлын ачаалттай байдаг. Тэгээд бизнесийн талбарт ч юм уу мөнгө санхүү ажил карьерийн талбарт маш их өрсөлдөөн явагдаад ажил карьераа номер 1 тавьж байгаа харагдаж байна. Илүү энэ хүний хувьд бол эд материалын зүйлтэй холбоотой асуудлууд их байгаа болохоор харамсалтай. Чамаагийн сэтгэл нь байгаа ч гэсэндээ чамаа нэг тавихгүй ажил карьераа 2 тавиад байгаа байж болно. Ер нь бол тэгж харагдаж. Гэтэ яах вэ? Яг төхөр энэ хүний доор маш их үүрэг хариуцлага байдаг. За магадгүй компани захирал эсвэл нэг хүн удирддаг менежер ч юм уу хуваарь юм хийдэг доор ажилчинтай ч байж болно тийм ингээд. Маш их ажлын ачаал ихтэй дээрсэн бизнесийн ажил карьерийн салбарт өрсөлдөөн дунд энэ хүн зүгээр алаан дунд байгаа байхгүй юу. Тэгээ маш их өндих завг ачаалтай. Хэдий чамаагийн сэтгэл нь байлаацсан чамтаа мантаа яваад идэг болохоор ингээд хоёр бинийг буруу ойлгоод яваад идэг байна. Тэгээ чи энэ залууга эсвэл тэгээ намайг сэтгэл алах айгүй худлаа юм байна ч гэдэг бодоод идэв юм. Тийм болохоор энэ дээр хоёрын дунд ярилцаж дуусгаагүй, зохицуулаагүй асуудлууд байна гэдэг байгаа юм учиртай. Тэгээд энэ бол яг хав тухайн хүний л зав зайгүйгийн байдлаас л болж байгаа шүү гэдэг хэлээ. Тэрнээс ч чамаагийн сэтгэл нь маш сайн байна. За энэ үзүүлж байгаа хүний чиний одоогийн найз залуу. Одоогийн хос те одоо ер нь бол нэлээд байж болно. Хэсэг хугацаанд тодорхой хэмжээнд хоёр энэ бол романтик хосын харилцаа эхлүүлсэн хүмүүс голдуу байна гэж бол хараад байна. За яг хуу дөнгөж шинээр эхэлсэн харилцаа бас байж болох юм. Тэгээд яг хөө хосууд шин дээр нөгөө хоёр бинийгээд нэг учир зүүн ааш цангаа авалцдаг л дээ. Тийм зүйлүүд тохиолдоод би бинийгээ буруу ойлгоцол тохиолдоод байдаг байхгүй юу? За утцсан хосууд бол нөгөө зангаа авалцсан гэдэг тэмээ хариулж байгаа буурынхаа зангаа анддгүй гэх чинь болцсон байдаг. Баггүй хоёр нүдгээ бас шинхэн байх боломжтой. Эсвэл шинхэн харилцааны арай гэж илүү гүнзгийрж авах шатан дээр байгаа боловч нэг л ойлголцохгүй байж болно гэж харагч. Энэ хүний чамаагийн сэтгэл мэдрэмж бол маш сайн байна. Гэхдээ л маш их өөрт нь хувийн стрессүүд тэг ингээд бизнесийн өрсөлдөөнж байдаг юм уу тийм зүйл
их байгаад байгаа шүү. Тэгээд энэ хүний одоогийн байдал юм байгаа шүү. Гэхдээ энэ дээр бол тэ чиний хүсэн хүлээж байсан тэ зүрх сэтгэлээсээ truly desires тэ бүр үнэхээр хүсэмжилж байсан хайр дурлал чиний хүртэх хэрэгтэй хайр дурлал чинь утахгүй юм гэж. Тэгэхээр энэ хүнийг гэж хараад. Тэгэхээр яг чиг аль биесны хосууд болчихоогүй эсвэл за нэгсэг уулзаад найз охин залуу болцсон ч яг чиг хурмаа хийж амжаагүй хүмүүс байж болно. Эсвэл саяхан эхэлсэн байж бол тэгвэл энэ харилцаа юм цаашдаа урт удаан хугацаанд романтик илүү гүнзгий харилцаа байх магадлал өндөр гэсэн. За энэ дээр бол одоохондоо тэгж харагдаж байна. Гэхдээ би цаашдын ирээдүг харъя. За энэ хүний чамайг сэтгэл болон энерги санаа бодол нь ийм байна. За тэр хүний цаашдаа хийх үйлдэл та хоёрын цаашдын ирээдүй ямар байх вэ гэдгийг харцгаая. За тэгээд байр байдалтай нийцж байвал та намайг өөрчлөлтөд үзээрэй. За чамлуу хийх үйлдэл ер нь ирээдүй ямархуу байна вэ гэдгийг одоо харъя. Цаашдын ирээдүй болно. Тэр хүний хийх үйлдэл юу вэ гэдгийг харъя. Oh my god. Надад гоё мэдээ байна. Санаа зовлтгүй би одоох хэлье. Тойрын амьдралтын төлөө өөрчлөлт орно. Хэрэг дөнгөж уулзаад эхэлсэн бол ирээдүйд аюу хурд нэг гэрт ордог ч юм уу те. Нүд ирэмхийн зур хоёр нэг гэрт орж амьдраа. Нүд ирэмхийн зур тоо хүүхэдтэй болоод эсвэл нүд ирэмхийн зур гэрэлтэй батлуулаад эсвэл нүд ирэмхийн зур чамаа эцэгтэй танилцуулдаг ч юм уу те. Аюу бүх зүйл хурдан өрнөхнэ гэж харагдаад байл л да. Нөгөө зарим зүйл дээр болохоор ингээд хоцод уулзаад салж нэлээд ч юм эсвэл нэг гэрт амьдсан мөртлөө гэрэлтэй баталгаажуулахгүй ингээд 4-5 жил ингээд хосын харилцаатай яваал байдаг. Тэгээ суудгүй, хөвгтэйч болдгоо. Эсвэл заримдаа ингээд салж нэлээж байдаг юм уу? Эсвэл салж нэлэх ямар нэгэн асуудалгүй мөртлөө ингээд яваал байдаг мөртлөө харилцаа нэг хийвэндээ байгаад байдаг юм хэцүү харилцаа байдаг бол хоёр хэсэргээрээ зүгээр гэрлийн уртаа гэсэн. Уулзлаа, хэд хоног болцлоо. Миний найз охин болох уу? Окей. Миний найз охин болчихсон. За тэгээд эсвэл нэг хэдэн сар уулзъя зар хоёлаа нэг гэрт орж амьдраа. Эсвэл надтай гэрлээч гэх юм. Окей гэдэг юм үү те. Нэг юм айгуу тийм хурдан ирээд ордоод тах. Энэ дээр тоовор харагч л да. Энэ дээр муу хөөцөр биш цамхаг нь заримдаа муу зүйл илтгэдэг боловч энэ дээр гинтийн өөрчлөлтийг илтгэж байна. Харилцаан дээр нэг гинтийн өөрчлөлт гарах болно. За чиний үед магадгүй ингээд бүх зүйл хурдан болж өрнөхөөрөө гайхаад энэ харилцаа хүлээж авах уу те ингээд арай л хурдан болоод байгаа юм биш үү гэдэг шокерсэн байдалтай байх юм байна л да. Гэхдээ би хэлсэндээ энэ бол чиний зүрх сэтгэлээсээ хүсэж мөрөөдөж байсан. Ромео Жулиеттэй шиг гайхалтай үнэнч романтик хайрыг хүсчихсэн бол энэ утахгүй ирээ гэдэг энэ хүн гэсэн одоогийн чиний үзүүлж байгаа сэтгэлтэй хүн чинь байгаа юм. Энэ бол үнэн сэтгэлийн хайр болохоор зүрх сэтгэлээ нээлттэй байлгаарай. За мэдээд яг заримдаа чамд бодох хугацаа хэрэгтэй. Гэхдээ чи захиусууд чам зүрхтэй бол дотоод сэтгэлтэй чамайг тэ яг юуг жинхэнэ хүсэж байна. Үнэхээр энэ хүнийг хүсэж байна уу гэдгийг чи бодоод шийдвэр гаргаарай гэж байна. Гэхдээ энэ хүний бол ер нь бол энэ хүн чамд бол маш тийм ирээдүйтэй байх харилцаатай байх үнэ чи олжээ. Эргэлзэн л та бүх зүйл арай хурдан болчихлоо яах вэ? За эсвэл би хийх ажил дуусаагүй надад бас ажил амьдрал байна те арай л хурдан найзлалтай болчихж байгаа юм ч гэдэг юм. Иймэрхүү эргэлзээ байна. Гэтэ энийг би мэдхдээ илүү чиний талаас гэж хараад л дээ нэрлэлцээ. За залууч бас чамтай ингэж болж бүтгээд харилцаа ч өрнөж байгаа ч гэсэндээ бас нэг баг зэргийн нөгөө нэг асуудлууд ажил карьерөө чамаа гэхүүгээд эргэлзээ бас байж болно. За гэтэ энэ эргэлзээ хин дээр вэ гэдгийг би харъя. Эмэгтэйгийн талаас уу, эрэгтэйгийн талаас уу те гэдгийг харъя. За эмэгтэй хүн үзүүлж байгаа бол эрэгтэйг ойлгочих. Эрэгтэй хүн үзүүлж байгаа эмэгтэй гэдэг ойлгочоорой. За хоёрын two of pentacles ингэж олон гарах. Two of pentacles дээр вэ. За голдуу бас нөгөө эрэгтэй хүний чинь талаас байж болох юм байна. Надад бол амжуулах ажил маш их байдаг. Мөнгө санхүүгийн асуудал байдаг те ингээд яах вэ бас арай л би төрөгдчихвүүч гэдэг юм тийм зүйл байна. Гэхдээ
бүх зүйлийг амжилтад аваад туулна гэж бол харагч. Та хоёр бол ингээд цухтаа байхаар айгүй тийм хүчтэй байж чадах асуудал юм юу ч хийж чадахтай ингээд бүх асуудлуудыг цэцэлждэг тийм ер нь бол хайр дурлалын талбар дээр хоёр бинтаа нийлэн цогцох ээлтэй байх хүмүүсээ гэж бол харагдаж байна. Тэгээ одоо чиний үзүүлж байгаа сэтгэлтэй хүний чинь талаар чамаг сэтгэл бодол нь юм байна. Тэгээд ер нь бол нэг хэсэг уулзчаа. За яах нь вэ гэж бодож исэн хүнээ үзүүлчихсэн бол. За нэг хэдэн 7 хоног уулзсан залуугаа нэг энэ хүзрээр харч. За нэг хэсэг уулзсан залуугаа нэг үзүүлчихье гэж бодсон бол чиний төсөөлж байсан тэр хүн чинь байна. Хүнтэйгээ чи учирчээ гэсэн үг. За ингээд 3 дугаарыг минь таараад уншлаг өвгөр өндөлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баяртай.